явдлыг таамаглан ярьж бичиж сурах юм байна. Дараа нь өөрсдөө хичээлдээ хэрхэн оруулсныг эдлэг тохиогоор үнэлнэ. Замуудын маань амьтдын шалгуу баатруудын үйл хөдлөлийг таамаглан ярих юм байна. Дараагаар нь асуултын дагуу ярилцсан. Тэгээд их зохиох юм байна. Түүний хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бүгдээрээ зураг авч хэлье. Зураг дээр юу байна? Ямар үйл хөдлөл хийж байна? Сайн бодож байгаа харж байгаа багшлаа хэлээ. Болон нохой мөр хөл идэх гэж байна. Нохой мөр хоёр байна. Хөөц идэж байна тийм ээ. Бос ирсэн. Нохой мөр барих гэж байна. Барих гэж байгаа юм шиг байна. Эсвэл нохой мөр байж идээд хөөгөөд байна тийм ээ. Зураг дээр өөр юу байна? Их чинь. зурган дээр нохой мөр хоёр хөөцөлдөж байна. Өөр юу харагдаж байна бүгдээ? Эрдэнэстэй. зурган дээр нохой мөр хоёр байна. Нохой мөр хоёр. Тэгвэл нохой ямар байдалтай байна? Нохой ямар байдалтай байна? Хэлээрэй ясана. нохой мөр байж идэх. Ямар байдалтай байна? Хараад хэлээ. Муур ямар байдалтай? Уг нь хэлээ. нохой хөөрсөн мөрийг хөөж байгаа. Нохой хөөрсөн байна. Ууртай байна тийм ээ. Муур ямар байдалтай байна? Муур ямар байдалтай байна? Ингэсүдээ айсан байдалтай. Хайсан байна тийм ээ. Юунаас аваад болоо? Хоноос аваад. Муур ямар байдалтай байна? Хайсан байна. Өшөө яаж бол? Хой цаана байгаа шүү дээ тийм ээ. Ахираад тэгэхээр муур өшөө яаж явах вэ? Хайсан өөр гажгүй хичирсэн байх. Хичирж байгаа байх. Бас өөр яах вэ? Нэг чинь муур цуглах гэж байгаа байдалтай байна. Цуглах гэж байгаа байдалтай тийм ээ. Цуглах гад байна. Цуглах байдалтай. Сайн байна. Дараагийн зураг ажиглая. Энэ зурган дээр юу байна? Хэн байна? Ямар байдалтай байна? Хараарай ажиглаарай. Урангоо. Хүү хоёр их гайхаж байна. Хүү хоёр гайхсан байдалтай байна тийм ээ. Өөр оюун босороо. Хоёр хүүхэд маш их айсан байна. Маш айсан юм шиг харагдав тийм. Төгөл төр юм бодож байна. Сандарсан юм шиг харагдав байна. Айсан сандарсан. Бодож байна. Энэ хоёр хүүхэд гайхсан байдалтай байна. Юу гайхаад байгаа юм болоо? Эсвэл энэ нохой мөр хоёрыг хараад их гайхаж эмхтэн болгож амар их айгаад гайхсан юм шиг харагдав байна тийм ээ. Тэрийг юунаас анзаарч байна гэхдээ гайхсан байдлыг хаанаас харж байгаа? Ямар харагдав? Юу харагдав вэ? Юуг нь ажиглав? хүүхдүүд их гайхаад байгаа юм шиг харагдаад байна. Энэ төслийг юу бодож байна? Өөр юу харагдаж байна? Хоёр хүүхдүүд нь яах гээд байгаа юм болоо? Мөр туслах гэдэг. Мөр туслахад байгаа юм болоо тийм ээ. Тэгвэл хүүхдүүдийн байдлыг бичиж явууш. Ямар байдалтай хэлэх вэ? Айсан байна. Өөр яасан байна? Гайхсан муу юу? Сандарсан байгаа. Энэ хоёр хүүхэд хараад түлээ. Хаашаа явж байгаа юм бол юу? Ирээд Сургуулиасаа зараад гэртээ ирсэн чинь мөр нохой хөөцөлж байгаа гайхсан. Тэгээд гайхаж байгаа тийм ээ. Марсан байна. Тэгвэл дараагийн зургийг харъя.
дээ. Ачиглаарай. Тэр юу байна? Юу байна? Ямар үйл хөдлөл хийгээд байна? За бодорч нийлээрэй. Эцэм үү? Эмэгтэй нохойг хөөж байгаа юм шиг байна. За босч хэлээрэй. эмэгтэй муурыг аварч Муурыг аварч байгаа хаа гэж. муурыг аварч нохойг хөөж. За муурыг аваад нохойг хөөж байгаа тийм ээ. За тэгж бодож байна. Сайн байна. Бишүүг юу гэж бодож байна? Энэ эмэгтэй яллагын алаараар нохойг хөөж тэгээд муурыг аврах гэж байгаа хаа. За чи баяр юу гэж бодож байна? энэ эмэгтэй муурыг явуулаад нохойг хөөж. За муурыг явуулаад нохойг хөөж байна. За их чи юу гэж бодож байна? Ямар үйл хөдлөл хийгээд байна? Юу гэж бодож байна чи? Төсөөлж байна. Эмэгтэй муурыг аваад нохойг хөөж явуулж. Эрдэнэтэй? Аль нэг эмэгтэй муурыг аварч нохойг хөөж. За бишрэл. Эмэгтэй нөгөө муурыг аваад нохойг хөөж явуулж. За тэгвэл эмэгтэй маань ямар үед хийж нэ? За хөөж байна тийм ээ. Нохойг хөөж байна. Авсан. Бас аварч байгаа хаа. Аварсан. За нохой яасан бол? Нохой яаж вэ? За сайн байна хүүхдүүд. За хараарай хүүхдүүд. Яагаад муурын зулцэг нохооноос зүгтээд гарч чадахгүй байгаа юм болоо? Яагаад муурын зулцэг нохооноос зүгтээд цаашаа явж чадахгүй зогсоод байгаа юм болоо? Муурыг айж тандсан тухтах гэж нохоо хавахгүй байгаа. Муу яг тухтаж чадахгүй байгаа гэхдээ муу айсандаа бодоод хаашаа тухтахаа мэдгүй дээ. Түүнтэй байж болох юм тийм ээ. Яагаад муурын зөвхөн хонож байгаа тухтаж чадахгүй яагаад муурын зөвхөн жоохон бас нохой нөгөө яг таны тавьчихсан хэрэг. Хонхоо юм зүгтээ. Яагаад бүр хаачих болон бүтээн муурын зөвхөн За гүйж чадахгүй болохоор яах вэ? Байлцахгүй гэдэг айгаад байна уу? За тэмцэж байж болно. За эрдэнэтэй юу бодож байна? яагаад муурын нохой айгаад байгаа юм бэ? Яагаад тусгад байгаа юм бэ? Нохоос яагаад тусгад байгаа юм бэ? Яагаад муурын зөвхөн нохой яагаад тусгад нохойны байгаад Яагаад нохоос тусгад байгаа юм бэ? яагаад айгаад хамгаалж байгаа Муурын зөвхөн нохоос айхгүй болохгүй болов. Тусгад болохгүй болов. Яагаад тусгад байгаа юм бэ? Яагаад тусгад байгаа юм бэ? яагаад муурын зөвхөн нохойноос итгэм хийсэн. За тийм ээ. За нохооноос айсан муурын зөвхөн ямар шүү байдалтай байгаа доо? За усаа хэлээрэй. Чирсэн байдалтай байна. За хэлээрэй. Найж гайхан байдалтай. Ирээдүйг хэлээрэй. Айсан бас нөгөө хаашаа Мэдхгүй байдал орчихсон байдаг тийм ээ. За чичирчихсэн. За тэгвэл энэ хоёр хүүхэд яагаад хараад зүгээр л босоод байгаа юм бэ? Дараа энэ хоёр хүүхэд яагаад зүгээр хараад зогсоод байгаа юм болоо? За энэ ч юу гэж бодож байна? За жоохон бодож байгаа. За уугаа хэлээрэй.
За бишэд хэлээрэй. Юу гэж бодож чинь яагаад зүгээр зогсоод байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хоёр хүүхэд нохооноос айдаг болохоор хадж байгаа гэж бодоод айгаад зүгээр зогсож байгаа. За тэгээд зогсож байгаа гэж бодож байна. За энэ чинь юу гэж бодож байна? Энэ хоёр хүүхэд сандарсандаа хагаад явж чадахгүй. Явж чадахгүй байгаа. За бишэд хэлээрэй. Яагаад гэвэл энэ хоёр хүүхэд нохооноос айдаг учраас авч чадахгүй байгаа юм. За дараагийнхнаас ороо. Яагаад гэвэл тэр хоёр хүүхэд нохооноос айж тэгээд Айгаад байгаа хаа гэж тийм. За бишээ. Миний бодлоор энэ хоёр хүүхэд сонирхолтой болохоор жоохон харж агаад аваад. За тэгж бодож байгаа. За тэгж болох уу ер нь бүхсэдээ? болохгүй. Яах нь вэ гэдэг ингээд сонирхоод хараад зогсож болох уу? Болохгүй. За тэгж бодож юм байна. За магадгүй. За бас эсвэл айсан байж магадгүй тийм ээ. За тийм санаа байгаа юм байна. За дараагийн асуулт. Эмэгтэй яагаад муурын зузганд тусалсан бэ? Эзэн юм болов уу эсвэл яагаад тусалсан бол муурын зузганд? За бодороо бүхтэй. За босоо юм санаа. Эмэгтэй эзэн бас дээрээс нь ямар ч албаныг гэмтэж болохгүй гэж нохоо. За тэгж байгаа. За дараагийн асуулт байна. Эмэгтэй мөрөж жоохон болохоор нохоо. Хаа гооч байгаа тийм ээ. Муу тусалж байна гэж. Сайн байна. За дараагийн асуулт. Яагаад гэвэл эмэгтэй би хайртай учраас нохоо хөөж байна. За хайртай учраас морин цуцыг авч өөж байна. За босоо. Энэ эмэгтэй өөрөөс нь жаахан гэмтээгээд явах гэж аварсан. За тэгж бодож байгаа. За босоо. Миний бодлоор энэ эмэгтэйг нөгөө амтны гэж. Сайн байна. За Миний бодлоор эмэгтэй энэ мөрийн зулганы оронд би яасан бол яах вэ гэсэн бол гэж бодоод мөрийн зулгыг авсан. За маш сайн байна. Өөрийнхөө оронд нь тавьж үзсэн байна шүү дээ. Би одоо морин зулгах шиг хин нэгнээс тусламж аваад ингээд зогсож байвал яах болоо гэж бодоод туслая гэж ингээд тусалжээ. За бостой их юу гэж бодож байна? Эмэгтэй мөрийн зулгыг гэмтэхгүй гэсэн нохоо хүссэн. За сайн байна. За тэгвэл эдгээр үйл явдал зургийн маань үйл явдал хоорондоо хамааралтай байна уу? Хамааралтай байж болох уу? За болох юм байна. Сайн байна. За тэгвэл өгтөдөө. Энэ эмэгтэй хинт юу гэж хэлсэн бол хинт хандаж юу гэж хэлсэн байж болох вэ? За хамтраа хэлдэг. Энэ эмэгтэй хоёр сурагчид хандаа та нар нохооноос болгоомжлоорой гэж хэлсэн. За надлах юм хэлээ. Яг гэвэл энэ эмэгтэй хоёр хүүхдэд та хоёр их болгоомжтой яваарай. Тэгэхгүй бол нохоонууд хоёрыг гэмтэж чинь шүү гэж хэлсэн. Сайн байна. За надлах нь хонгорогийн надлах нь басаад хэлээрэй. Энэ эмэгтэй нохоо дамжсан юм уу? За гэмтээж болохгүй шүү гэж нохоо тамс хэлсэн байна. За сайн байна. За босоо. Энэ хоёр сүнсийг айдуудаас урдуур яваарай. Харин яг урдуур нь явбал нохоонууд хазан шүү. Болгоомжлоорой гэж хэлсэн. За тэгэж хэлсэн байна. Сайн байна. За босоо хэлээрэй. Хинт юу гэж хэлсэн байж болтой? Хоёр хүүхдүүд нохооноос болгоомжлож яваарай. Нохоо та нарыг гэмтэж чинь шүү. За тэгэж хэлсэн байна. За маш сайн байна. За тэгвэл хүүхдүүдээ зохиолын маань одоо энэ зургийн маань үйл явдлууд хоорондоо холбоотой юм байна. Үйл хөдлөлт нь хамааралтай байна гэж ойлголоо. За тэгвэл их болгож хин хэлэх бай. Их зохиолч хин хэлэх бай. Энэ үйл явдлуудаа их зохиогоод хин хэлэх. За бодоо.
Энийг хон бодч. За эсэг хэлээс. За ямар их зохиож болно уу? Энэ зургуудыг харж байгаа. За жоохон бодож байгаа. За босоо. За нохоо явжсэн чинь муур явж байлаа. Муур тааллаа гэж. За цааш нь зохиогоороо өргөчлүүлээд бод ирнэ. За тэгээд яасан гэж болох вэ? Гэтэл нохой муурыг барих гэж байтал цаанаас нь хоёр бүх булангаар эргэж байв. За болно. За цааш гүйцэтгэж явуулаарай. Өргөчлүүлээд зохиогоороо. За тэгтэл яасан бэ? Гэтэл хоёр гайхаж цаанаас нэг юмтай гарч ирээд энэ муурын тусдаж харин хашаандаа хийсэн. За нохоо хашаандаа хийсэн байх тийм ээ. Тэгвэл нохооны эзэн байж болох юм байна гэж. За тэгээд яасан бол цааш нь. За эцэг хэлээ. Муурын тусдаж айлгаж байв. За сайн байна. За тэгээд энэ сарна. Энэ үеийн гарч ирээд муурын дорн хог. За нохог болоо. За тэгвэл эхлээд яасан байх нь хөлтөд үйл явдал маа? За нохоо муур хоёр. За нохоо муурыг айлгаад хашааны хажууд зогсож байсан байх нь. Дараагаар нь яасан юм бол? За хоёр согч явж таарлаа. За дараа нь яасан юм бол? За энэтэй гарч ирээ. Хог сайн байна. За тэгвэл бүгдээрээ ихээ зохиож чаджээ. За бүгдээр босоод амьтдын тухай дуугаа дуулъя. Үйл явдлынхаа дараагийн дагуу хичгээ өгөөд за зураг харж байгаа. Боожоод нь
хайж гэнэ. Бид нохоо энэ маш ууртай бас мөрийг идэх гэж орлоо. Тэгсэн чинь эмэгтэй хоёр хүүхэд харж гэнэ. Тэр хоёр хүүхэд айж сандарч гайхаж гэнэ. Тэгсэн чинь нэг эмэгтэй гарч ирээд нохойг хөө. Тэгсэн чинь нохой айгаад яваад гэтэл тэр эмэгтэй хоёр хүүхдэд ингэж хэлжээ. Та хоёр нохоноос боломжтой байгаарай гэж хэлжээ. За сайн байна. За бүгдээ бусдаас сонсъё. Хэний хамгийн гоё болох нэ бүгдээрээ сонсч шалгуулъя. За ёо. За уугнагийн ихийг сонсъё. За сонсоо басна. Чамд Туслах ёс. Нэгэн өдөр нохой явж байв. Нэгэн хөөрхөн мөрийн зулцыг харагдав. Нохой улсын учир мөрийн зулцыг идэх гэж оролдов. Тэр үед нэгэн охин хүү хоёр явж байв. Тэр хоёр айсандаа болоод зогсоод байв. Нэг эмээ гарч ирээд нохойг хөөж мөрийг авав. Эмээ хоёр хүүхдэд хандан та хоёр амьтад тусалж байгаарай гэв. За сайн байна. За сонсороо бусдаа хэд тохиос бүгдийг сонсъё. За бүгдээр үгийг яваа. За бусдыг сонсохтой. За нэг сарна уншаадаг. Чамд Шаны өдөр нохой явж байлаа. Тэр мөр хаалтаас нохой мөрийг байж идэх царайтай байв. Тэгээд хоёр хүүхэд булангаас гарч ирв. Хоёр хүүхэд айс сандар байсан учир зогсоод байв. Нэгэн эмэгтэй гарч ирээд нохойг гооч гэв. Эмэгтэй тэр хоёр хүүхдэд нохоноос болгоомжлоорой гэж хэлв. За сайн байна. За юу ч уншаадаг. Хөөцөн нохой. Эд цагт дөнгөж төрсөн мөр яв байв. Гэтэл хашааны наан нохой байв. Мөр айсандаа хөдлөж чадахгүй байв. Тэр үед хоёр сурагч хичээлээ тараад явж байв. Хоёр сурагч харин бөөхий битэн мөрийг хөрвүүлсэн гайхан харж байв. Гэтэл хажуу айсын эзэгтэй гарч иржээ. Эзэгтэй гарч ирэн мөрийг хамгаалахын тулд нохойг хөөжээ. Эзэгтэй тэр хоёр сурагч дээр очив ингэж ханджээ. Та хоёр ямар нэгэн амьтан ба хүмүүсийг хамгаалахдаа нохойгоос болгоомжлж байгаарай гэж хэлв. За сайн байна. За таалагдж байна уу? Эмэгчмээ. За сонсоо бүгдээ сонсоо дараа шалгуулж шүлжээ. Хэний хамгийн гоё болох нэ? За энэ Мөрийн зүсэх үсээ хайж явсан нохой асуув. Мөрийг айж би хаашаа зүсэх вэ? Хоёулаа мөрөөр зүсэх хоёулаа нохоноос айдаг болохоос гэж хэлв. Гэтэл нэг юм гарч ирж явж яасан нохойроо гэж хэлв. Та хоёр нохойроо болгоомжлоорой гэж хэлв. за сайн байна. За юу цааш. Ихээсээ төрсөн мөр. Нэгэн өдөр мөрийн зузах ээж аваасаа хөрчөөгүй ирж явж байхдаа хамгийн их айдаг байсан нохойдоо хардав. Нохой мөрийг хараад айж байхын нэгэн сургуулийн сурагчид харав. Тэр хоёр яана тэр нохойг хар гэж хэлдэг. Мөрийн хайртай зүйл. Тэр мөр нохой. Миний хайртай мөрийг Жаагаад зэрэг гэж хэлв. Үгүй нохоноос хол байгаарай. Нохой амар айсан шүү. За сайн. За надад бодож ихээ уншаадаг дээ. Мөр нохой хоёр нэгэн өдөр бяцхан мөр явж байв. Нохой таалдан бяцхан мөрийг айлгав. Гэтэл хоёр сурагч гайхан яана энэ хөөрхөн мөрийг гэмтэх гэж байв. Гэтэл нэг эмэгтэй энд юу болж байна? Үнэндээ нохой бяцхан мөрийг холбуулсан нохойгоо асаандаа оруулан хоёр хүүхдэд ингэж хандав. Та хоёр нохойгоос болгоомжтой байгаарай гэж хандав. Хүүхдүүд та нар ч бас нохойноос болгоомжлоорой. За сайн байна. За хонхроо уншаадаг дээ.
явж байтал нэгэн нохой явж байв. Тэгтэл хичээлээ тавьсан 2 сэрэгчээд байв. Тэгээд эрэхтэй би муурыг аварна гэтэл муурыг авна гэж хэлэхэд эмэгтэй хэрэггүй би чи нохойд хазуулж мэднэ гэтэл нэг гашаанаас гажсан нохой чи дахиад ээж аваасаа төрсөн амтныг дахиад чи ингэж болохгүй шүү гэж хэлэхэд хэлв. Тэгээд нохойг уйж муурын цалцгийг өргөж авав. За сайн. За дараа нь хийгээд уншчихгүй. За чин баяр шүү. Ууштай эцэгтэй нэгэн өдөр ихээсээ төрсөн муужгаа ихээ хайж байтал аимшиг нохой гарч ирэв. Муур цухтах гэж оролцсон бодож чадсангүй. Гэтэл охин хүү хоёр ирж гин хүү муурыг аврах гэтэл нохой хүү рүү шүдээ арзайлгаж хүүг айлгав. Тэгээд зүгээр хараад байх юм уу гэж охин хэлв. Гэж байтал гэрийн эзэгтэй маш ууртай хөө хэн намайг сэрээч вэ гэж асуудаа. Гэсэн чинь нохой хов гэж хуцаж гин эзэгтэй чи намайг сэрээсэн үү гэд нохойг хөөв. Маш сайхан гоё их болжээ. За ихээс уншаад үзье. Муур нохой хоёр нэг өдөр муурын цалцаг ихээсээ төрөөд явж байтал нохой таалдаж нохой муурын цалцгийг өгөв. Гэтэл муурын цалцаг зогсох газаргүй боллоо. Урагшаа зогсох гэтэл нохой хажуугаар нь зогсох гэтэл хашаа байсан нохой зогсож чадсангүй. Гэтэл охин хүү хоёр гараад аврах гэтэл нохой хацах болоод айж байлаа. Гэтэл цаанаас нэг ихч гарч ирээд нохой хөөж явуулав. Тэгээд хүүхдүүд ингэж хэлв. Нохойноос хол яваарай. Ойрхон явбал хатна гэв. Хаасаа. Чин усаад ирээ. Нохой явжээ. Нэгэн өдөр муурын цалцаг нэгэн хайр явж байтал тэгээд нохой гарч ирээд хүмүүсээ бүр айлтжээ. Айсан мууртай ганц хөдөлж чадсангүй. Гэтэл явж байгаа хоёр сурагч сайхан харав. Нохой нэгэн яаж байгаа нохой вэ? Яа гэж хэлв. Тэгээд эмэгтэй мууртай эмээжийг олж өгдөг. Тэгээд хоёр хүүхэд нохойноос хол яваарай гэж хэлдэг. Тэгээд амтан баг хүн өсөж байгаарай. За сайн байна. За их уншаад үзье. Нохойтой муур хоёр. Нэгэн удамд нохой муур хоёр гүйцэтгэж байсан боловч Улангаас хүү охин хоёр гарч ирээд нохой муур хоёрыг үнэхээр их гайхаж бид одоо яах вэ хэмээн сандран эмэгтэйг дуудаж эмэгтэй нохой хөөж явуулав. Хүүхдүүд минь энэ бяцхан амьтныг хайрлаж яваарай. За бүгдээрээ маш сайхан их зохиолоо. За хэнийг хамгийн гоё байсан бэ? За юу гэж бодож байна? За хэнийг чам таалагдсан бэ? Хамгийн их сайн гоё одоо болсон гэж бодсон хэн зохиолчлоо. За эцэг хэлбэл Хүмүүжингээ их таалагдсан гэж. За энэ жиргэл. За бадан хаан хэнийг хамгийн гоё байсан? Улам болсон. За сайн байна. За бүгдээрээ маш сайхан их зохиосон. За дараагийн хичээл багш нь уншуулъя. За юу. За бүгдээ та нарт хэн нэгнээс тусламж гоох тийм үед тохиолдож ирсэн үү? За тэр үед юу болж ирсэн? Чи ямар байдалтай байсан? За тэрийг яриад үз. За эцэг яриад үз. Юу тохиолдож ирсэн? Ямар үед? Нохой бэлгийн нохой тавьдаг таалагдсан амар их гавдаг. За
тийм үед таацгаа гэж. За хэн ингэж тусламж өгөх тийм үед тооцсон бол нэгэн өдөрт өдөрөө үйлчлэх нохой руу татаж байж нэгэн ахмад чигээр амиад хамгаалж хамгаалсан. За өөр тусламж хүсэх үед надад тийм ээ үнэхээр. За хоёр удаа манай нохой хадгалсан дараа хоног үлдэн гэсэн байсан. За багмаа ямар хэлсэн ч бас ямар нэгэн одоо өөр тусламж бас байж болно шүү дээ. Тусламж хэрэгтэй үед. За бодож би нандин өдрөөс өмнө дэвтэр гоох үед байсан. Миний дэвтэр яг хичээлээр юм хийж байж тооцсон. тэгээд нандин болор чам туслах чамд ямар санагдсан бэ? Харагдсан уу? За найз нь сандарсан байдлаа харагдсан байна. Тэгээд чи найзтай туссан уу? За маш сайн байна. За өөр хэн туссан бэ? За тэгвэл хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээ танаа юу ойлгосон бэ? Хамгийн чухал юм тийм ээ. Юу ойлгож авсан бэ? Бодсон. Өнөөдрийн хичээлээр би хүүхдүүд заавал тусаж байгаарай. Бас амьтан чамаагүй юу чамаагүй тусаж байгаарай. Тийм гэсэн. Би өнөөдрийн хичээлээр зураг харж зохиохыг би өнөөдрийн хичээлээс хүн байнгын тусаж явахыг ойлгосон. Сайн байна. Энэ зураг. Би өнөөдрийн хичээлээс хүн байнгын баскет асууж сэтгэлээсээ тусаж байхыг Сайн байна. Самата яасан үгүй бас хүн заавал тусаж өнөөдрийн хичээлээр ойлгосон. Сайн байна. Би амьттай хүмүүстэй Тэгвэл өнөөдрийн маань хичээл. Тэгвэл бид нар өнөөдөр тусламж хэрэгтэй хэн нэгэн тусламж байх ёстой юм байна гэж ойлгож байна. За энэ цаашны хүмүүстэй. За хэн нэгэн тусламж хэрэгтэй амьтан часаа хүмүүстэй тусламж авах хэрэгтэй юм тийм ээ. За бүгд одоо өөрсдөө үнжээрэй. Тэгэхээр хэн ч багтсан болсон өөрөө. За энэ би өөрөндөө шаардлагатай ихнээр өөрөө уншсан ба. За юу яагаад ингэ өөрчлөв? Яагаад шаардлагатай өөрөө уншсан бэ? Яагаад? Өнөөдөр бид нар Хатан баатарын үед явдаг хаанхан яг сурах чадварыг эзэмшиж байсан. За манай бүхэнд маш сайн эзэмшиж авсан гэж бодсон болж байна. За бүгдээрээ ихмэл бол. За тэгэхээр орсон хүүхдүүдтэй баярлалаа.